Тэг яг 2-3 түүх байна. Өсгөл рүү яваад төгссөн байх юм шүү дээ. Тийм зам дагуу. Тэгсэн чи жоохон уйлаа болчихлоо. Тэгэл нэг сэр гэдэг моттой юм. Ирж байгаа чимээ сонсогдсон шүү дээ. Эзэнгүү адуу модуу байхгүй шүү дээ жоохон. Бөө утгаа авчих гэж. Тэгэл байхнаас гараад 2 төр зурж орж байхгүй. Амир үү. Тэгэл 2-3 удаа гарч нөлөө дээ гарлуу та. Юу тэр нөгөө тэр газар байхгүй ерөөсөө тийм бүдийн буудлын юм байхгүй. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. Сив болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Шунан дурлам амтыг KFC-гээс. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. За сайн байцгаана үзэгчдээ өртөө дөрөвт дахиад автаа морил бид бүхэн аимшигын гэдэг тодтголтой. За аимшигын тэр дундаа сүнсчдгэр тэрэн альбан одоо юу гэдэг те. Тухайн зүйлийг болсон явдлыг болсон үнэтэй юу өөрт болон өрөөлж тохиолдсон үнэтэй ингэж ярилцдаг хоррор подкаст аимшигын подкаст байгаа. За өнөөдрийн зөвчнөр Түшиг Тэмүүлэн. За нэг асуулт бол байна заяа. Тэгтээ жоохон утгагүй ч юм шиг. Гэхдээ би асуух дуртай. Тэр хүнийх нь реакшн гой санагдаад дээ. Сүнсчдгэр альбан тэрэн байдагт итгэдэг үү? тий ер нь итгэдэг шүү дээ. Хизээнээс итгэж эхэлсэн бэ? Би огт итгэхгүй байж үзээгүй юм шиг. Угаасаа л тэг хоорсноос хойш л тэгэл байдаг л гэж. За тэгвэл яг нэг аимшигын гэдэг энэ тодтгол дээр entertainment дэлгэцний урлагт нэг гоё юм байдаг. Аимшигын кино. Чи аимшигын кино үзэх дуртай. Тэр нь хоббит шүү дээ. Хоббит. Тий. Аимшигын кино тэгвэл манай үзэж байгаа үзэгчдэд нэг гоё үнэхээр айлгаж ирсэн кино санал болгож. Надаа ингээд яг нэг сүнс чөтгөртэй кино нэг байна. Тэр нэг Гонжам гэх юм шүү дээ. Гонжам. Тэр аягүй шижиг юм. Гонжамын сэтгцэн имлэг те Солонгост байдаг. Тэр баг бодтой юм шиг үлж барилах нь. Тэр байдаг гэж ах шүү тухайн үед аягүй од болж байгаа та. Би сүүлд нэг влогер хүүхний нэг бичлэг бол үзсэн. Гадаа нь очиж үзсэн. Жинхэнэ очиж байгаа. Тэр тэгээд тэр кинон нөгөө яг нөгөө юм юу штэ found footage төрлийн. Тэгээд юм влог гэдэг залуучууд байгаад байдаг шүү дээ. Тэд нар жинхнээсээ тийм влог гэдэг залуучууд гэж сонссон шүү дээ. Одоо тэр нөгөө киноны дөрүүд байдаг шүү дээ. Жинхнээсээ угаасаа л тийм влог гэдэг байж байгаад тэгээд нөгөө влогоо ингэж зохиомжлоод ингэ кино болгож. Тэгэхээр бас гоё үнэтэй ойрхон байж байгаа. Тий. Тэгээд Солонгосын баг яг аимшигын гэдэг жанртаа нэлээд дээгүүр орж ирсэн. Оноо одоо юм бид дээр баг тийм баха. Манайх энэ гаргачихсан. Тэгэхээр үзээгүй хүмүүс байгаа юм бол үзээрэй. Би бол үзчихсэн. Хамгийн балиар хэсэг нэг юм хоёр охин ингээ гарчдаг штеп. Цугтаагаад аюу шижиг гарцсан байж байгаад ингээд нэг нь алга болчдөг. Тэг яаж яхад нөгөө юм яг өөдөөс нь ингээд юм GoPro ингээ яваад идэхтэй юм first person mode-ор тэгэл нөгөө найз дээр очил эргээл хөөе гэж харсан чинь шарф гэж юм байл. Үнээр солиодаг юм. Сайн ийдтэй тий. Бас яг сүг юм үгийгүү нэг жоохон сэтгэл санаад ингээд идэх юм байдаг шүү дээ. Аимшигт орд юм бол бас нэг Requiem for a Dream гэх кино. Окей, би бол үзэж байгаа юм. Тэр болохоор ингээд тийм хар тамхины донтолттой хүмүүсийн тухай жоохон сайд төгсгөлтэй ингээд найз зөвхөн бие үнэлж хар тамхины болдог. Ээж нь ингийн тураадаг юм эндээ донтож байна. Тэг гармаараа тариулт тийм. Илүү жоохон сэтгэхгүй аим шиг талтай тий. Сүнсчдэр гэхээсээ илүү. Тийм. Яг хөө сүнстэй үл гонжам. Гонжамын нэг юм төгсгөлт нэг юм ингээ зогсчихдаг бас санаж байна. Би сайн санахгүй тэрнээс хойш үзээгүй. Яагаад нөгөө юм шөнийн дурнаа насаал ховоос өрөөнд ингээ бүгд төвчгтээд нэг өрөөрөө л орж Night Vision камертай дүүлдэг. Тэгсэн чинь яг гар ингэсэн ингээ зүгээр ингээ гэж зогсчихдаг тэрээс. За үзээгүй хүмүүсээ л үзцгээгээрээ саяны сүүлийнх нь киног бас гаргаж байгаа ингээ хоёр гоё аимшиг кинотой. Өнөөдрийн нэвтрүүлгийн спонсор байгууллагаар Oxbar Mongolia брэнд хамтран ажиллаж байна. Цааш нь бүтээгдэхүүн танилцуулах гэж байна. Oxbar Magic Maze 2 тэг.
Энэхүү бүтээгдэхүүн нь болохоор 4 төрлийн амттай, 30 мянган соролттой, Boost мод дээр хүртэл 15 мянган соролттой. Чанар амтыг эрхэмлдэг та энэхүү бүтээгдэхүүнийг CU болон гэртээ хамгийн ойрхон сүлжээ дэлгүүрүүдээс худалдаж аваар. Баярлалаа. KFC онлайн захиалга. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөртөө орхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. За өнөөдөр надтай уулзах байгаа түүх нь өөр тохиолдсон уу, өөрөө тохиолдсон уу? Тэг яг 2-3 түүх байна. Тэг өөрт бол гац хоёр өөр хүмүүсийг ярьчихъя гэж бодож чинь за. Эхнийх нь алдартай түүхээ юм. 23 оны 100 наад мөнгөрөөд байна. Сая 2 жил өмнө юм шүү дээ. Тийм. Тэгээд өдөө яваад хөвсгөл рүү яваад найзтайгаа тэгээд маа найзын тухайд байсан найз охин тэгээд манай ангийн хүүхэд дөрөв явсан. Гэтэ очоод хүмүүс байсан л дээ. Манай тэгээд хотоос гараад нэлээд ойрхон гарсан өдөр. Тэгэл Эрдэнэт дээр нэг хонж юм бол 50 ус gaаж. Тэгэл Эрдэнэтэс гараад болонд яхад 9 жил очиж штэ хөвсгөл. Тэгээд хоноо цаашаа хөвсгөл арай ороогүй наахан нэг юм харшаантай газар. Тэндээс нь очиж нэг ховшор. Тэгээд харшаанаас нь авчаад. Тэгээд тэр газрын жоохон өнгөрөөл нэг холхоо замаас зүүн салдаг. Тэгээд ийм хоёр уулын голоор л тэгээд гол урсдаг. Аюу маш гоё байгальтай газар. Баахан тэмцээнсэн. Отгосон байх юм шүү дээ. Тийм зам дагав. Тийм. Тэгээд бас уул нь муу санагдах шүү дээ. Тэгээд уул нь аав ээжийн үеийн 5 6 машинтай хүмүүс байхаар нь тэд нарыг жоохон бараад жоохон цаашаа 500 метрийн цаан ч юм. Тэгээд бууга. Хэл айгүй хаппи яваа шүү дээ. Гоостон хоолног ингээ хийж мэдээ. Тэгээд төлөвийн даваас илүү хамслаа Монгол ариг авцсан. Тэгээд ариг авцсан. Сүүгийн даваа гэхэр чинь ер нь бол болголоо төгсөн гэсэн үг байна шүү дээ. Тийм байна. Жохон орон зайн баримжаад даалгаад байгаа. Тэгээд ариг бомбыг уудсан юм. Харнууд гэж. Тэгээд бас жохон муудсан. Нилийн согтдаг те. Тэр чинь алдсан шүү дээ. Тэгээд гэсэн чи жохон уйлаа болчихгүй. Нөр жохон муудалцсан юм яасан. Манай нөх хос. Тэ. Зүр согтдог байх л та. Тэгэл ингээл намжин болов. Талбай ганцаараас ирүүлсэн. Тэгэл машинаа ингээд махын хаажууд байрлуулад аюулгүй байдлын үднэс тэр чинь ингээд юм зам ороод ирсэн. Тэгээд ус модонд орохгүй. Тэгээд машиныхаа хаврын дээр ингээд суугаад гол юм чинь. Тэгэл нэг сэрэг идэм модтой юм. Тэгээд баруун талаас нэг юм ирж байгаа чимээ сонсогдсон шүү дээ. Сонсогдоод тэгээд жоо би харцгалъя. За ер нь байл. Хочин сон хон бол биш баг. Хүнтэй тийм ойрох хэрэггүй баг. Тэгэл эзэнгүү адуу мадуу байхгүй гэж тоо жоохон жирхэл Амьд амьдан бол мэдэгдэн шүү дээ. Баккал харахад л ингээл ойлгомжтой шүү. ингээл жил цугтай авчтай. Тэгээд майхан нар ороод хөвтөл чимээ. Тэгээд гисэн чинь өгч наашаа ирсээр байсан. Зогсолтгүй. Нөгөө чимээ. Тэг. Тод бүдэг. Тэгээд машины яг майхан гаж дуусна. Машины тэр авирал дуурч байна. Тэгэл тэнгууд машины төмөр ингээл дуурдаг. За. Машины төмөр ингээл хурж амс дуураад тахгүй. Тэгэл өө shit. Гэл тохиолдсон. Машины. Тэгэл тэр чимээнд ингээд сэрж явах юм. Санал. Тэгэл яасан нэг юм аваад байгаа шүү. Тэгээд чи хөдөө мөдөө чинь бас нэг хотгийн индиан байдаг шүү дээ. Тийм. Дээр юм тонол. Байж магадгүй гэж бодож байгаа тийм. Анзаараад. Тийм ингээ өдөр нэг харчаал орой нэг ирж магадгүй. Тэгээд бас муу саналаад маа найз бас жоохон гайхацсан гэдэг юм шиг ирсэн байна. Ийм яг болоод юм одоо гараад талхаад байгаа шүү. Тэгээд гэсэн чинь. Гэт чимэж гад бүгнээс бас. Тэгээд манай майхан ингээ яг ингээ тойрол. Яг ингээл хайлсан шүү дээ. Тэгэл энэ дугаараа тойрол.
Тэгээд хүн байж магадгүй гэж бодоод бас судлаад айхгүй гэж чангаж байна. Юу лээ гэж тэгээд хоорондоо юу утгаа авчих юм байна. Тэгэл майхнаас гараад 2 тишин зүрчгүй орж ирлээ. Байхгүй. Юуч байхгүй. Амиргүй. Тэгэл 2-3 удаа гарч инглүү дээ харлуудаа. Тэгэлч маа найз энэ тэр юм. Хамт явчихсан. Нааш ингээ хараад. Тэгээд нааш ингээ хараад харж байгаа л ингээд ийш ингээ зүр хараад. Ингээл харцсан тий. Ингээл ингэж харж байгаа л ингээ харсан. Тэгээд би яасан бол гээд ингээ харсан дагуулад юу аа харсан юм аа ингээ майхан ингээ хан хонхоогоод яг хүн 3-аараа ингээ зурж байгаа юм шиг. Нилээн хогооч байгаа шүү дээ. Тэгэл хэн ийм даавн гэхээр амар мэдэгддэг шүү дээ. Ингээл нөгөө талд нь л хогооч. Тэгэл заашаалтаал. Тэгэл бүндөөс нөгөө айж майц ингээд миний гар мараас хин чадчихсан ойлж байна. Битэн айж ш. Тэгэл явъя. Бас майхнаас гарсан бас их зэрэг л. Тэр нь яах ч гэсэн тэгэл байгаад байгаа хэцүү тий. Тийм байгаад байгаа. Дүнтшмөр үнэхээр улаан цай байхгүй. Халахж мөчөж хугарч байгаа. Ийм мерсер зүгээр ганц 2 тим чимээ байдаг шүү дээ. Тийм байсан л яг тоохгүй. Яг нэг жижиг харцгаалах шиг шүү дээ. Тэгээд улаан цай байхгүй. Тэгэл чихж шүү дээ. Гэс сүс цар гэл хамаг юм аав. Өдөр ч айгүй эвлэг гэрс өгч юм шиг байсан. Хамаг юм багтаацсан. Буцаж хийх батахгүй шүү дээ. Тэгээд нэг хамгийн бас муухай юмд нэг нь болохоор 10 хэдэн юм одоо гацсанд ингээд махаад эхэлсэн. Тэгээд гэсэн чи 2 хон ширхэг үлдчихсэн. Бусд гацсан байх. Тэгээд би ингээд майхан тойрж гэж юу яаж ч түр анзааргүй байна л та. Тухайд байсан чи баагүй ч юм. Тэгэл хамаг юм аа л чигтэлцэл ингээл явдаг. Одоо тэгэл биш нөө чөтөлчнө гэдэг шүү дээ. Тэгээд мөртөө хүмүүс хөлмөлн басан. Ер нь яваа болчдөг. Түнээс хөл рүү шээждэг юм шүү дээ. Тэгээд би ингээд шээх юм болов тэмдэг бодол дандаа гэдэг. Манай үзээ шээждэг шүү. Тэгэл суугаад би урт талд нь суудсан. Найз машин ирсэн. Тэгэл тэндээс хөдлөө явж байгаа л жолоочин талент жуурчлаа хардаг шүү дээ. Тэгсэн чинь машины бөксөн дээр хар юм үлдсэн баг. Тэгээ бид нэг өнгөр авчихсан. Тэгэл нөгөө үедээ айлахгүйгээл жололт нь явж хайл ингэ харж. Хайд бөксөн дээр үлдсэн. Тэр зам дээр гаран гартал үлдсэн. За яг нэлээ олон асуулт байна л да. Асуулт жоохтой ер нь арга ойлгомжтой л болсон юм байна шүү дээ. Угаасаа амьд амьд байхгүй. Тодорхой. Тэг ингээд мөчр хугарах юм байдаг те. Тийм яг амар шүү дээ. Тэгээд тэр машиныхаа толинд ингээд харахад юу үлдсэн гэнэ? Тэр Хүн шиг хэлбэртэй тийм бараан дүрслэхгүй. Хүн шиг өндөртэй баймаар ч юм. Та эдийн байсан газар ингээд хоцроод үлдсэн гэсэн үг үү? Тэгээ хоцроод үлдээд үлдчихлээ гэж бодож байгаа юм чинь. Дахиад харсан чинь дахиад үлдээд байгаа. Ингээд яа наа чи бас юм тийм ингээд ер нь тийм араас ингээд ийм ирж байгаа юм байна. Үлдчихэж. Тэгэл харангуй дахиад зам дээр гаран гартал гэсэн санаад. Тэгээ одоо бүр fucking заяа. За. Дүү зам руу гараад явж байгаа хөөхгүй. Өөр яах юм шүү дээ. Машин замаар явал. Ямар ч л байсан явъя гэдэг. Тэгэл нэлээд удаа явсан санагдсан юм. Тэгэл зам дагуу тоосхон буудлууд гэдэг шүү дээ. Дүү замд тийм тэгэл ганц. Машин тишорт орол буудал тоосон. Шин тийм. Жохон сандарсан байна. Нөгөө үед нэг хамт явжсэн бас ингээл юм чухал байгаа шүү дээ. Яаж олиг багт тий. Тэгэл тогшвол нэлээд тогсон. Тэгээд буудал өөрөө ахгүй л ханддаг. Тэгээд гисэн чинь нэг охин бууж ингээд шатахгүй. Тэгээд ингээд нэг жоохон хэцүү явж байна. Нэг тэр орё очоо юм хэлэхгүй ингээд байна. Юу ч хэлэхгүй. Тийм хэлэхгүй. Тэгээд за зэн бодлаа юм шиг. Машинд орж утсан. Тэр чинь бас одоо том зогсоолч юм нэг тайм байхад нэг юм хөтөлөх хэсэг л газар юм чаа. Хүн амьтын явал хүний хөлбөс гайгүй байх мах гэл унтаал одоо өөр ер нь хайч авт тий. Тэгэл унтаалс ирсэн өглөө тэр төв замаасаа явж байгаа л жоохон баруун ширэл зогсон. Одоо ингээд тэр нэг анх юм болсон газараасаа яваад төв замаар дөнгөж ороо явсан шүү дээ.
Тэгээд тэрнээс нэг холдоогүй ингээд машинаа зам хайж ирсэн байна. Юу тэр нөгөө Тэр газар байхгүй ерөөсөө тийм бүдийн буудлын юм байхгүй. Тэгээд би ингээд чи хандаа өчтөр ингээд явцсан юм. Юу яриад юу гэж явж байдаг. Тэгээд факара тэгэл рүү тэр байшин бид нэг бүнд бүгдээр харсан. Тэр факара тэглэрээ даан бай. Тэгээд тийшээ тэгт ингээд орцсон бол яг яах вэ? Ороо. За ойлгож байгаарай. Тэр нөгөө нэг газраасаа цухтаагаад тий явсан. Тэгээд нэг буудал олсон. Буудал зам дагуу юм буудал бүртөө газар олоод тэгсэн чинь нэг охин ингээдсэн тий. Хаалга талихгүй байхгүй. Аха. Буудал хаалгын шилэн вагон заа өнгөрсөн шиг зүгээр энэ зогсоолын ядаж бараадад хонийгээд бүгд унтсан чинь өглөө болсон чинь тийм газар биш байгаа. Тэгээд орцсон бол ер нь баг анхны хазаас ирэх юм байна. Тэр одоо орцсон бол яах ч байсан тий. Тийм дорог нь болсон. Тэгэл замаараа нөгөө газар л өдөр бас ингэ буцаж байгаа. Харсан уу? Тэр нь таараагүй шүү дээ. Байхгүй. Анзаараагүй юм бол бас таараагүй. Тэгээд хөвсгөл төхөөл бас тэл санаа дэж үлдсэн. Бас мартсан. Үргэлжлүүлээд. Тэгэл хөвсгөлд атсан. Тэгсэн анаг аав чи гэрийнхэн ч юм ингээд өгөхгүй. Тэр нэг аавраш өөрөө ирсэн гэсэн. Тэгээд танаа үж айцсан. Баруун тушаавч янз бүрийн таарсан юм уу? Таарсан биш үү шүү гэж залга гэдэг. Хамсаа тийч нэг цааз би очиж гайгүй. Яг нэг дараа нь хот дээрээ үзүүлсэн чи зүгээр байна л. Яг юмтай таарсан байна. Юу гэдгийг санахгүй. Чамааг нөгөө мэдэрсэн гэсэн үг байна юм тий. Бүр холоос. Тэр нь айгуу сонь ингээд тандаа үждэг юм шиг. Сонин тий. Тэгтээ яг ингээд бас ингээд хамгаалж маагалж явдаг хүмүүс багч юм. Зүгээр бодолтон ч юм уу ингээд гинт орж ирдэг юм шиг зүудлэгддэг ч юм уу. Гинт рандом. Тэгэл окей, намайг гайгүй нэс. Хамгаалт сайн хэмжлээ. Тэр нэг тийм хүн бол. Тэгээд тэнцээ тэр яг хамт явж исэн юм бас сүнс зайлсан гэж хэлээ. Ярьжсэн. Яг хоо зүгээр өнгөрсөн асуудал те. Гэхдээ яг хоо нэг ингээд инженеэр сонссон чинь ийм байгаль дээр очиод архитар суугаад мань хоёр нөхөр амар муудалцсан гэж те. Айхтар муудалцсан байх жоохон ойлаа мэлэн болж байгаа. Нэг тэр жоохон тэр нөлөөсөн байж магадгүй бодож байна гэж. Тий, ер нь л тэр нөлөөс ер нь л тэрнийх л баг шүү. Тийм, тэр газрын тэр хүнгийн солиорч нь одоо тэр юу чинь те. Нэг юм л зургуутсан баг. Муухай олгол те. Зүгээр уул бодсон бол гайгүй баг. Тэр явж угаасаа бас л өөр хүмүүс байсан юм чам. За тэгвэл дараачийн за хоёр дахь нь болохоор манай миний амьдарч ирсэн байшин баггүй. Нэг манай гэрийнхэн бид нэр 10 жил амьдарсан. Тэгээд жишээ нь сараа 10 хүрээг байх талмж орсон байх л та. Гүн анх багтай тий. Эхлэлтийн нэг анхнаас итгэдэг гэсэн шүү дээ. Тэнд анхнаас л ухаарсан болохоор юм. Тэгээд 4 өрөөр уулын шинээр. Тэгээд би ч жоохон юу надад өөрөө ногтохгүй. Ах ихч тэгээд аав ээж тэгээд аль нэгэн тэнэлэл харж байгаа юм чи тэгээд аль их гайгүй харагдсан те. Байр нь хаана дээ? Гандэрсахгүй ихтлэр үзэлт. Нөгөө бороо. Тийм уулын лагл тухайд гоё л байр шаарддаг гэсэн. Тухайн үедээ л тэр чинь байлаастай шүү дээ. Тэгэл тийшээ ороод сүүлд тэр булангийн өрөөнд л аягүй их юм болгож тэр байр болно гайгүй. Тэр өрөөнд л тэр болохоор манай ахын байсан өрөө. Сүүлд би байсан. Ер нь манай гэрхэн бүгд л тэнд байсан л зүйл ахын ихтер мэлэрч юм. Тэгээд яасан бэ гэхээр одоо нэг паркетын чалны онол гэж байдаг шүү дээ. Одоо халуун хүтнээс болж агш тэлдэг төмөр зам ч гэсэн тэгдэг шүү дээ. Дуурдаг. Тийм. Тэгээд орой олчингууд ганц орой паркетын чал ингээд тагтдаг гэж ганц орой дуурдаг шүү дээ. Огт тийм биш зүгээр ингээд одоо би түрүүнд дундаж. Хаалганы хаалттай. Тэгэл ингээд татдаг гүнж. Яг хаалганы үүдэн гэлгүй. Мэдхгүй юм. За. Тэгээд манайхан ч бүндүү тэрийг мэддэг. Тэгтээ хоорондоо огт ярилцаж байгаа хөөртөл дээр. Тэгээд баг тэндээ тасцсан зөв юм. Тэгээд чимээ сонсогддог гэсэн. Тэгээд ингээл юм ингээд. Тэгээд хаалгаа нэг ч юм уу. Тэгээд хаачмууд өрөөнд дотор үүдэн ч юм уу. Хүлний тэр цаанал бас ингэ сонсогд.
Тэгэл хаалга маллага хаалт цонх моо хаалттай хот ингээд юм авчуур гэрлээ. Намаах юм сах шиг бахан унцсан байсан. Тэр юм ингээд тачгийн хоорондоо жингэж ингээд дуураад. За. Тэгээд бүгдээр мэдэн зөө. Гэхдээ сүүлд л тэрийг ярилцсан л та. Тэгээд тэнд болсон нэг хамгийн гайхаад байдаг юм чинь. Биднээс юус айдгүй. Гайхт заяг сони. 10 жил байсан. Дундад дулаа ахлах юм бол. Тэгэл чихвчтэй. Уцаалт 2 3 мөр. Тэгэл юм үзэл Facebook, Instagram ч юм уу. Тэгэл юм үзэл. Жалхань гэдэг юм дуураад байгаа. Чи ингээ бие хумаад ингээ хөвцсөн. Чихвчт үүсэн дээр. Тэгэл нэг ардталт юм дуураад байгаа. Тэгэл ингээл юуч баг. Тэгэл буцаал 2 3 удаа тэгсэн баг тэр өдөр. Тэгээ яг маргааш нь. Яг маргааш нь ахаад би баг нөгөө зөвхөлсэн. Тэгээд тэгтээ энэ удаа чихвч. Гэт буцаа оролт очдог. Тэгээд тэгсэн чинь өчтөрийн дуурсан чинь дуурч. Бүр ярьсан л та. За. Хүүхэлтэй заяа. Доол гэдэг шүү дээ. Тийм. Гэтэ эмхтэй хүүхтэн л тоглоом шиг л дуурч байгаа. Англи ярьдаг гэсэн мэт л. Тэгээд тэгсэн хөөхгүй нэг юм асууж байгаа надаас. Надаас асууж байгаа л мэд. Гэт миний цэнхэр өнгөтэй бүгжийг харсан уу? За. За бадмаал босоод гэрлээсаа. Чи ахын хүүхд ахын хүүхдэн тоглоом гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь манай ахын хүүхд чинь бой. Тэгээд уцаар л тоглолтын сэрнэлэгтэй юм байхгүй. Нүсрэл боо. Тийм л баг. Тэгээд тэгсэн чинь тэр тоглоом байрс хайгаа болоог байхгүй. Доол гэж чинь нөгөө нэг юм ярьдаг хүүхдүүд шүү дээ. тэгээд утас муцсан ингээл татхаар ингээл ярьдаг Тийм тиймэрхүү юм. Тэрийн шиг сонсогдож дарахаар юм ярьдаг тий. Тэгэл бадмаага уншаал. Босол гэрлээсаал тэр хүүхдээс хүүхд нь боловч үлдээв. Лагерлууч явуулчлаа. Тэгээ огт байхгүй. Нэг ч тоглоом байхгүй. Өрөөнд нь угаасаа Нэг ч байхгүй. Нэг тоглоом чихмэлж байхгүй. Тэгэл за хэвтэл нүгж харж хэвтэл. Тэгэл нөө асуусан цэнгэр өнгөтэй бүгж нь шармаар бол. Нэг улаан бүгжийг харсан дуурайд ав. Тэгээд бигээс 2 3 удаа бас шаасан. Тэгээд сүүлдээ нэг хамгийн их хайлтан дээр би ингээд босоод шкафнуудаа үзээ. Шкафнаас дуурсан бол миний ард сонсохгүй л дээ. Тэгэд би матрас аваад ороо ингээд задлсан. Бүр олчмоор санагдаад шүү дээ. Тэгээ яг хаанаас юу вэ? Гэтэ байгаагүй. Тэгээд олоогүй. Тэгээд буцаж угсраад тэгээд нэг холигтой унтаг. Тэгэл үлээр цэсрэл аавж уртаарал. Ийм юм болсон гэж цуг дуулгаал. Тэгэл өөрөө ламдуулаад. Тэгэл нэг бөө авчир таслмас хэлээ. Тэгээд яасан гэсэн юм. Гэрт юм манай өрөмжлөө 2 юм байна. Нэг нь эмхтэн хүн байна, өөдгөө жижигхэн хүн шиг жижигхэн хүн байна гэсэн. Жижигхэн Хүүхд л гэж хэлж байгаа. гэдэг хүүхд ч юм эсвэл одоо хүн ч юм уу жижигхэн хүн. Тэгээ яагаад шинэ байран тийм байсан гэж манай тэр амьдсан дэрсэн тийм буудал байсан юм шиг л шүү дээ. Хуучин уу? Үгүй хуучин байх боломжгүй төрөл тийм буудал нэг хүмүүс ирж гардаг. Дээдлийн давхарчлаа. Байрных нь. Тийм. Тэгээ миний цонхны дээр мэрлээс миний өрөөний дээр мэрлээс юм шиг. За. Эсвэл ахирын давхар. Тэгээ тэндээс ороод ирсэн байна гэж хэлж яах шиг санагдчихсэн тохоо. Тэг санаж. Тэгээд бид нэр яг ихч мэгчд бас юм тохиолыг бид нар дээр дүүс. Тэгээс карантинаар манай доотлын давхар асчлаа. Тэнд нүүцэн баа штэ. Доотлын давхараас корона гарсан гэсэн. Тэгээд манай 2 зүрийг битүүрэлтнэ. Карантинлжсэн тий. Тэгэл гинт ингээл над руу бити ирээрээ мэрийг юмч ирдэг. Бити юу болж болох хайх. Ээжсэн үү? Ээжсэн. Тэгээд хахад их хямрал энэ тэгээд гэсэн корона гарсан байна. Тэр хоёр чаас аав ээжээ айцсан. Тэгэл ихч бид гурав хонох газар руу болоод. За. Тэгээд чинь хідээс хойш хүн явахгүй болох үед. Нилээ хатаа байсан шүү дээ. Шүртээсэн дөө. Тэгэл бид нар төвшүүдэн дээр офс байсан тухайд тэнд хонохор болоод. Тэнд угаасаа би заримдаа хонд үсэн. Тэгээд хүнжил яг 2 ихтэй ор нэг том бод нацтай таарал. Тэгээд гэсэн кино олж 14 давхраас хүнжил ээж гэж юм хааж байна. Тэрийг авч юм давж хашаа машаа тавуулна. Тэгэл аяг сүртэй мэж бид нар офстрал ганцхан пив юу бол ярьдаг байхгүй. За. Тэгэл гэсэн бидний бүх ярьсан таараад. Ирээ тэр байрч яг тэгстэй. Тэгдэгстэй. Саяны байраа
Тэр өөрийн талаар ярьж байгаа. ам нэлж байсан байх юм шүү дээ. Тэгээд тэгэд бас манай тэр дүүгийн тоглоом бас нэг утас шиг юм байсан гэдэг. Тэр нэг батарейг ухаад дуурайд дүүсэн цагтаад байгаа. Тэгээ учрал гээд манай ихч бас тэрийг надад яриад багш эсвэл би бас тэрийг бид нар өөрсдөө техникс нэг айддаггүйсэн болохоор тэгж ярьчихлаа юм. Учиргүй амар юм бол нэг харагддаггүй хэрнээ баг багаар ингэ шоглоолоод байгаа юм шүү дээ. Коридор үдчихэж байгаа юм уу яаж. Гэхдээ нэг тийм аимшигын лай утсан л байна. Гэтэл уусаа өөр юмтай хин хамт амьдрахыг хүсэж юм байна. бас сониндээ дээрээс нь яг бодохоор зааж арай түрүүн тэр нөгөө нэг яг ингэ чихний чи хойно дуурайд байгаа хэрнээ байхгүй байгаа шүү дээ тий. Тэгэл авч байгаа шүү. Тэгээд англиар ийм доолны чимээ юм байна тий. Хүүхэлд ярьж чаач байхгүй. Ямар балер юм бэ тий. Тэгээд би шинэ цагийн сүгийн байлаа. Англитэй сүг юм уу? Юу юм? Тэр жоохон тодорхой бас сони тий. Тэр жоохон паналт байгаа гэдэг чинь. Би ингэ заримдаа өөртөө итгэмээргүй санагдчих тэрийг бодохоор. Тэгээд айдаггүй ч тийм. Тэр коридороор ингэ гүгээд байгаа жижигхэн хүмүүс бас тэр нэрээ ингэж гүдсэн тэр жижигхэн хүн байсан юм. Би одоо л бодож л тэр нөгөө хүнд үзүүлгээд тий. Дэм буудал ингээд дээр нь жоохон болохгүй нөхдөд магадгүй ирж ингээл жоохон муухай болцсон тий. Янз бүр болсон байж магадгүй. Муухай юмуд нь орж ирсэн байна. Тий. Дүүнсэн бахна тий. Би бодож бодсон. Тэр хүний хэлсэн дараа нэрэл тийм. Окей. Тэгвэл ган дэрстэй бас хотын төвд Дуулч аагийн мад шинэ байшин тэр бол сонирхол сүг юм уу байх бас жоохон байхгүй хаа. тий. Эсвэл гэрт мэрт ирсүүнж бид нар ч юм хин чин шөнөөр явж байгаа. Юм аваад ирсэн байгаа. Эсвэл тэгээд тэр яг тэр хүний хэлснээр дээрээс л аваад ирсэн байна. Гэхдээ ган дэрс чинь доороо нөгөө юм үйлчлэгээний төвтэй тий. Тий. Худалдааны. Тийм. Нэг дөрөв дахь хараад өгөх шүү. Ярьжсэн чинь зүгээр гинт санчлаа. Тэнд нэг манаа нэг найз яг 8 их гэл орж байгаа шүү дээ. Тэгээд бас зүгээр яг нэг яг тодорхой санахгүй. Гэхдээ гандерс гэдэг нь бүр амар сайн санаж байна. Яг нөгөө хитэл хүртэл руугаа хаалгатаа ороод тэг ингээл худалдааны юм байдаг тийм. Тэр манаа нэг танилт өгчээсэн байхгүй. Энэ ч муухай нэрхтэй газар. Ийшээ орсноос хойш ерөөсөө юмч бараг зарагдхаа боллоо тийм нэг юм байд суухын аргагүй юм жоохон эвгүй нэрхтэй гэж зүгээр нэг хэлжсэн шүү. Дараа нь яг нэг юм харсан марсан тийм сүнс чөтгөртэй холбоотой шүү дээ. Тэгтээ нэг юм байхаар нэг жоохон тийм тавгүй энергитэй тэгж хэлжсэн зүгээр. Магадгүй тэрнтэй холбоотой болох юм тийм. Магадгүй. Окей. Одоо надад юм жижигэн жижиг бас жоохон новшин юм байна. За. Тэгээ манай одоо ихч Шанхайд төгссөн байхгүй. Яцд. Тэгээд дотор байранд нэг юм ихтэй найздаг. Байлаа төгссөн. Тэгээд тэр найз нь л нэг өдөр эмо хийсэн юм. Тэгээд уйлсан байна. Зэрэг зөөр Хамт амьдэрдэг тий. хоёрын дотор. Тэгээд уйлаад ингэ. Цохойд яанаа би тэрийн сайн мэдэх гэж шалтгаан. Хамтдаа мууцсан ч гэл. Тэгээд уйлж байгаа. Ихч тач юм тач гэж л. Тэгсэн чинь ингээд орноосоо босоод ихчийг ингээд тэрвэрэд үйлсэн. Ихч ингээд харахтаа за зүгээр болчихсон. Яа наач Аргадаад ингээ харсан чинь шаал өөр хүн байсан гэсэн. Тэрнээсээ одоо амар айдаг. Надад ярих таа. Тэгээ би тэрийн санаачд тэгээд ийм амар юм ямар амар биш юм шиг ярьд юм бэ яаж би тэрийг шууд төсөөлөд орноосоо нөгөө уйлаад ингээд байж ийсэн аа босч ирээд тэгээд аргадуулгал нэг хүн ингээл тэрэл авна шүү дээ. Тэнгистэн тэрүүлсэн боо. Тэг ингээ үсэн хэлсэн юм уу тэгээд ингээ харагдсан юм чиглэл харагддаг шүү дээ. Тэгээд ингээ харсан чи өөр хүн байсан гэсэн. Хожаа аваачлуу. Хожаа авгаа ёо Би тийг санаад надад гэж хэлжсэн. Тэр тэгээд орсон. бид тэрийг хаяаж байгаа сануулч юм. Тэрийг ярьдаг юм мартсан юм гэж. Ярих дургу Тийм өөрөө шавс амар байсан. Тэгээд нүүтэн талчилж ярил юу болсон бол тэгээд тэгэл нүүтэн тэгээд унтчихсэн гэсэн. Тэгээд тэрнээс цаашаа надад өөрийгөө яасна гэж ярив. ер нь бол кадр тасарчдаг баха. Бас плак авталсан. Тийм. Наадхан дээр чинь нэг юм Тэр би нөгөө зүгээр нэг юм заа уучлаарай. Батарааны нэг юм мэдээлэл байгаад байгаа маа. Мэдээлэл чааш. Хятад те. Энэ зүүн өмнөд Ази, Сингапур, Хятад одоо зүүн өмнөд ч юм уу да за мэдээ буруу ярьж байна. Энэ маш их хүн амтай шүү дээ. Амар их хүн амтай. Тэгээд мэдээч хэрэг хүн ам их байхаар яг хүмүүс их үхэндээ те. тийм.
Тэгээ юм оршуулгын газар амар их байдаг байсан. Тэгээ магадгүй дайман ч юм уу тий. Тэгээд энэ Азийн энэ том хүн ам ихтэй орнууд юу яадаг гэж л Сургууль. дээр нь сургууль цэцэрлэг ийм хүүхдийн ийм олон хүний түн бууж гэж бом бууж гэсэн энергээр ингэж тарах гэж бүр бодлоготой. Тийм сэтгэд хундаамд орн янз бүрүүд байдаг Тийм. Тэгэл айгүй их оршуулгын газрууд дээр нөө энергийг тарах гэж олон хүлийн газар ингээд тэр нэг энергийг дараагддаг. Тэгээд тэгс надад ихч бас өөрөө тэрийг хэлж байсан. Тэрний л юм байгаа бах тий. Тэрний байгаа баг. Тэр ямар л ойлгохтой байв шүү дээ. Тэгээ ихтэд дотор баринд айгүй их юм болсон гэж хүмүүс зөндөл тэр айгүй үнэн бохоо. Зөндөө сонсчихсон. Сингапур ч гэсэн Сингапур бүр нэг тийм юу юм бэ л шүү дээ. Сингапур ч нөө Олон жил амьдэрсэн хүнд тэгж хэлсэн гэдэг аахгүй манай найз. Ер нь чи энэ орой үдэш хэрвээ оройтохоор бол ингэж л. дээшээ мод руу битээ харж явж байгаарэ гэд тэ. Тийм би бас тэнд нэлээд удаа юмсан. Тэгээ ингээд харахаар яадаг ч лээ дүүж зүүн байждаг гэж ч л. Тэр чинь нөө нэг Сингач нэг одоо шинэ улстай юм дээ. Бараг цоош. Тийм тэнгүүт Гэхдээ саяхан л өгсөн хүмүүс л айгүй сүгнэр айгүй байдаг байж магадгүй. Азийн орнууд эвгүй те. Цаанаа нэг юм. Аз улсууд айгүй шижиг юм шүү. Дээрээс нь жоохон шижгэн те нэрээ. Монголчин бол нэлээд за одоо буруу зураг маш Европ дуу штэ Орос руу нэг юм. Яг Ази калчер гэхээр бас нэг байхгүй те. Яг энэ жинхэнэ нөгөө нэг Азийн соёлтой ялангуяа хятад муухай те. Монголч ч дандаа ингээд нүгэд яваад дөгсөн болохоор гайгүй байдаг гэсэн баг. Тийм те. Нүгэлчд бас те дээрээс нь. Тэгээд энэ 90 он манаас хойш юм Орос нэг юм школ ингээд жоохон ороод ирсэн. Яг тийм цэвэр нэг юм. За ястай хуцаж өгч чинь яг тийм Аз гэхэд бас нэг яг Аз биш те. нэг юм Азийн соёлны баг те. Тэр муухай гэсэн. Яа юм хятад им гиснэ авгаа гэсэн юм. Хужаагаа. Балерин тэгээ. За Тэгээд бас нэг яг бидний сүү юм үүтэй түүх биш зөө. Тэгэд нэг гад нэг юм тохиолдоод хүн юм тохиолдоод тэгээд нэг нөгөө нь үзүүлсэн байхгүй. нөгөө бүр Биш яг нэг над руу авруу залгадаг хүсгэл явсан. Чинь 2 3 хүн хараад хэлчихсэн байна. за чамд уу? Тий. Яаж вэ? Мэдгүй. Эмхтэй эрэгтэй хүншлцэн эмхтэй л хүн гэсэн л дээ. Тэгээд тухайд би одоо тэр нь бодсон. Одоо хараал хэлэхээр ингээ юу гэдэг кинод чинь бөөгөр ч юм уу юм чинь ингээд би яг тийм хүссэн их хэмжээнийхээ дагаар өөрөө кармаг авдаг л багтал. Авдаг л гэж тийм төлөөстэй байдаг. Тэгээд яг хараал би ингэж бодсон байхгүй. Бүх юм хоорондоо холбоотой юм байна л да. Одоо чинь бүү харах одоо би ингээд хөө пэм ингээ хараа штт. Тэр хараал бүгд хийж хараал надад яг адилхан санагдсан. Нэг нь арай хүчтэй долгионтой очиж байна. Нэг нь арай ингээд би хүн ингээд тийг хараач бол тэр үнд бас жоохон тийм санагдтай. Мухаа юу гэж. Тэнгүүт яг ямар зам үйл яг ямар хүн хараад байгаа салтайгаа л хүчтэй гэдэг юм шиг санагдсан. Тэгэхээр ер нь жоохон хүн жоохон айдаг болчихсон штт. За өөр чи надад нэг өөр төгөг байгаа гэж Жижиг хоёр төгч. Би бас Marshall King Tower гэсэн байна. за одоо энэ гүрний Тийм. Байр төрөл. Тэгээд тэгсэн чинь тэр байр үнэн гангстер амар. за Би хэсэг ганцаараа байсан найзуудтайгаа байсан чинь. Тэгээд би ч нэг янз бүрийн тасцсан байгаа. Тасцсан ер нь тэр нэг амар айгаад баргийн яхаа болсон те. тэгээд тэнгууд бүр улаан цай тэр бүр үнэн амар. Ууд ингээ хаалгад ихчихсэн. Би ингээд тийм бас вакуум цонхон хаалгатай тэр чигт. Тэгээд ингээд нэгтгэж. Тэнгүүд дараа нь би диск найзууд амьдсан. Тэгсэн чинь найз ингээд бидэд орж ирэв өрөнгөрөнд ороод. Тэгээд ингээд найз ингээд бөднөр хөвчсөн шууд ингээд хүнжлийн сүхцэн гэдэг ч юм. Йоо за нөгөө яг паранормал шиг те. Тэгээд бид тэргээ яриад шатаар ингээд жоохон ингээд байгаа юм. Тэгээд бид нар сүлдээ олуулаа ингээд ирэх гайс олон гайс орсон. Тэгээд хайхгүй ганцаараа байл жоохон би хардсан. Тэгээд бид нар ярилцаад тэр эмхтэй сүмсийн болгож бодсон бас. Тэнгүүт ингээд бас
бас шинээр хүн юм тийм ингээд найз мэдс юмгууд яг тэднэрт мэдрэгдээд жоохон байж байгаа гайгүй болчиход байсан юм. Тэгээд мартцснуу дасцснуу тэгээд бас маань бас бүгд дасцсан шүү дээ. Шинээр хүн ирэнгүүт л яг тэр хүн мэдрэгдсэн. Тэгээд намайг анх ганцаараа ингээд дөнгөж байгаа юм. Шот бигээс нь хаалган так гэдэг. Тэр ямар Ашгүй гитар чинь нэлээд шин үстэй. Одоо хооч. Тэр жоо хооч гитар ч төрүүлж баригдсан юм. Ер нь тэр авирч бас жоох аюул газар шүү дээ. Паранормал үзэгдэл явагдаад байна тий. Тийм. Уул голтой ойрхон уу? Фактор орхон биш дээ тэр чинь Амар ойрхон биш. орхон биш. Гэтэ ер нь л дээр үедээ бол тэр үзэлүүд л байсан. Өдөрлөө гитамаас юм байгаа гэх. Тийм юм жаа. Тал үйл тал. Бахан жижиг юм буруустай ингээл туулгарлаа л тийм. Тэгээд тэр байрнаас бол шууд явуулт өстэй. Төрөлж ирсэн. Тэр л хугацаанд бас удаагүй тийм. Сэтэл тэр чи доо 22 мөр. Оюутнаас нэг юм бол харагдаж сонсогдоогүй тий. Тэр яг дүрс мөстэй байхгүй. Хүнжил суусан гэдэг нь юу кинонд гардаг шиг юм байна. Би яг хүнс зөвхөн л хараагүй л зүрөндөө өөд нэр унтаж ирсэн юм шиг согцтой болсон. Тэр нэг тиймэрхүү газрын энерги цаанаа угаасаа мэдэгддэг тий. Гэт оронгууд би яг уулан гэдэг аврамаар орчны мэдрэгдэж түнд анх ороход зүгээр амар гой санагдсан. Дулаахан. Тэгэл тэгсэн чинь тийм болсон шүү дээ. Тэр яг чаас гимгүүл байсан юм шиг бодож байгаа шоглохыг үжиж чадаагүй юм шиг. Тэгэл тэнх сүртэй лаг маг болоогүй лаг сүнс биш болохоор л байгаа шүү гэж юм дэлдүүлэх гэдэг гэж бас магадгүй. Би мэдмээр байна. Би байгаа шүү. За өнөөдөр нацтай тэгээд ирж нэг юм сонирхолтой тэ ямар ч их юм болсон. Тэгээ бараг чи бүр нэг юм дасцсан хүн гэж өстө чи юм шүү. Тийм юм. Сквер чи энийг надад ерөөсөө нэг тийм юу ч болоогүй юм шиг яриад байгаа байхгүй юу? Надад болохоор наа чинь амар тэгээд хамгийн сонирхолтой санагдсан юм тэр хамгийн ихний өсгөл явсан байж тээ. Би зүгээр олон хүмүүстэй ярихаар нэг тийм гүйтэлтэй газар гэж байгаад байгаа. Тэгэнгүүт яг зүгээр кино урлаг дээр ч ингээл тэрийг нь ашиглаад ингээл элемент олгоод нэг юм далд ертөнц рүү ингээд ороод гарсан юм шиг санагдлаа. Зэрэгэлтэй ертөнцид ингээд тийм пүк гэдэг нэг хэсэг ингэжсэн аа. Зүгээр бол амар хол явсан байх чинь. Тийм амар хол явсан гэдэг байгаа шүү дээ. Тэгээ буцаад нөгөө газараа ингээд ирсний замын хажууд нөгөө буудлын байхгүй тийм. Нэг тийм сонин тохиолдлууд жааш шүү дээ. Нэг яригддаг шүү дээ. Нэг гинт ингээд нэг юм сони ертөнц рүү ингээд ороо гарсан хүмүүсийн яриа гэл тийм. Итгэмээргүйч гэсэн ингээд болсон явдал гэдэг нь амар юм тийм. Тэрнээс хойш танихгүй газар ер нь л жоохон бие зэгнэж шуухгүй л амар хэл. За тэгээ би дандаа хэлдэг те. Ер нь яг зүгээр энэ аялал зугаалахаар явах бол гоё. Тэгэж найз нөхдөөрөө. Гэхдээ хамгийн гол нь зүг боловсон арх дарсаа тохируулж хэрэглээд бүрэл илүү хүн амт бараадаад те. Бүрэл зүглэж байгаа бол камп мамп дээр эртхэн ингээд цаг нараа тохируулж чад ингээд гоё боловсон аялахгүй бол аюултай шүү л гэж хэлмээр байна. За өртөө дөрөв байлаа. Ингээд өнөөдөр бид нартай зүг байсан баярлаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Тэгээд subscribe дарахаа бити мартаарай. Би дандаа хэлдэг энэ доор холбоосоор холбогдоод надтай энд өөрийнхөө болсон явдлыг ярихад бүр нээлттэй байгаа шүү. Баяртай. KFC Mozzarella burger бүх салбараар. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөртөө орхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөртөө орхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.